Засгийн газар хоцорч ихсаал 1 сарын 11-ээс хойш 22-ны өдөр буюу 13 дахь хоногтоо үргэлжилж байна. За өнгөрсөн хугацаанд юу болов гэвэл иргэдийнхаа эрэлтэн нэгдэх эрхийг засгийн газрын оролцоотойгоор цагдаагийн тусламжтай хэрхэн булааж авдаг вэ гэдэг гутамшигт үйл явдлуудын амьд гэрч болцоолоо. Үүнчлэн эрх чөлөөний эвслээс зарласан засгийн газар хоцорч ихсаал улсын хурлд бидний төлөөлөл хэмээн сонгогдсон гишүүдэд засгийн газрыг огцруулах тухай санал гаргуулах албан бичгийг хүргүүлсэн. Одоогоор ардчилсан намаас 10 хүрэхгүй. Монгол ардын намаас 10 гарахан нийлээ нэг 20 орчим гишүүд санал гарвал гарын үсэг зурхад бэлэн хэмээн мэдгтээд байна. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Нэгч улсын хурлын гишүүн засгийн газрыг огцруулах нь санал гаргаагүй нь одоогоор. За бидний сөрөг хүчин болно хэмээн 7 сарын өмнө сонгогдсон 100 мянган иргэдийн саналыг авсан иргэний зориг нам үндэсний эвсэл гэх намууд оюун эрдэнэ засгийн газрын ажлын гүйцэтгэгч алба болж байгаагаа мөн өнгөрсөн 7 хоногт мэдээлээ. Энэ дүр зураг үнэндээ бол Монгол улсын иргэдийг, олон нийтийг хинч төлөөлдгүй мэн. Төлөөлнө хэмээн сонгогдож бидний саналаар үргэлж наймалцдаг гэдгийг илэрхийлэл юм аа. Тэгээ өнөөдрөөс хойш бол Монголд сөрөг хүчин байхгүй юм байна. Энэ эрх барьж буй намыг бол сөрж зогсох хүчин бол иргэд бид өөрсдөө юм байна. Өнөөдрөөс эхлээд бид өөрөө өөрсдийнхөө толгой байна. Бид өөрөө өөрсдийнхөө удирдагч байх ёстой гэдгийг тод томруугаар харууллаа. Эрх чөлөөний эвсэл намаас Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөвт улсын хурлыг тарах албан бичгийг өнөөдөр хүргүүлнэ. Учир юу гэвээс засгийн газрыг огцруулах санал гаргахгүй ийм чадамжгүй улсын хурл бидэнд хэрэггүй. Та бүхэн бидний төлөөлөхгүй юм байна. Та бүхний энэ үйл ажиллагаа чинь бидний яг үүндээ гутаанд оромжилж байна. Мөн бидний амьдралын үн цэнтэй цагийг хороож байгаа гэдгийг бид нар харлаа. Одоо хангалттай. Хэрвээ ийм чадамжгүй засгийн газар огцруулж дараагийнхыг нь байгуулж чаддгүй улсын хурл байх юм бол тарах үндсэлтэй. Тэгээд тараад дараагийн тэр сонгуулаа зохион байгуулаад бид нар өөрсдийнхээ амьдралын голдрлоор явъя. Иргэдийнхээ саналыг үнгүүдүүлж, иргэдийнхээ өгсөн санал тэр үнцийг итгэл үнэмшлэр наймалцаад байгаа энэ намууд нэг л өдөр энийхэн хариуг хүртнэ. Юу бол цагаан сар болно. Ичгүй та нар иргэдтэйгээ уулзна. Өндөр настай эмээ өвгөдөр нь золгон хэмээ очно. Энэ үед харин өнөөдөр юу хийснээ иргэн санаарай. Бидний энэ хэлж буй үг нэг л өдөр орой руу ч орно. Олон нийт ард иргэд чинь та бүхэн энэ олон жил дарлагдаж худал хуурмагтж итгэж явахгүй. Хариуцлага хатуухан тооцох цаг нэг л өдөр ирнэ. Түүнчлэн улс төрийн намууд ардын намын хамжлагт нам болж тэдний үүргийг гүйцэтгэж тэдний хамтарсан засгийн газарт болж хамжлагын дүр бүтээхээ одоо болцгоо. 2025 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх байсан улс төрийн намын тухай хуулийг та бүхэн хойшлуулсан. Өөрснөө хуулиа хэрэгжүүлэх болохоор хичээндээ ороо суучдаг. Иргэдээ болохоор хуулиар далаалгадаг. Энэ дабл стандарт чиг хэрэгс хэтэрлээ. Энэ дарамгуйлал чиг хэрэгс хэтэрлээ. Эргээд энэ ямар нөхцөл байдал руу оруулах вэ гэвэл улс төрийн намууд бүгд татан бүгдэж шинээр эмгэлэн зохион байгуулагдах хэрэгтэй. 7 сарын өмнө болсон сонгуулиар үзэл баримтлалын ямар ч ялгарл хийгээгүйгээс болоод хүмүүсийг маш ихээр төөрөгдүүлсэн. Хүмүүс төөрөгдсөн, тархиа угаалгасан. Эдийн засгийн чадамжгүй байх нь хүнд ашигтай байдаг вэ гэвэл данхар төр, данхаас нь бүтцийг ажилуулж буй эрх баригч намд ашигтай байдаг. Одоо хангалттай. Үүнээс цааш энэ ардын намын дарга Монгол улсын ерөнхий сайд гэж өөрийгөө нэрлээд байгаа оюун эрдэнэ жүжигийг бид нар үзэж тисгүй нэ. Ийм өндөр үн төлбөртэй хуурамч жүжигийг үзэхэд бидний нас, бидний төлж буй татвар дэндүү хайран байна. Ингээд өөрт одоо үндсэн хуулиар олгогдсон ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ухнагийн хөрөлсөх үндсэн ажиллаа хийж улсын хурлыг тарах, санал гаргуулах албан бичгийг бид хүргүүлж байна. Бидний тэмцэл зогсоогүй цааш үргэлжлэх болно. Тэр үед ямар хариуцлага та бүхэнтэй тооцохыг бол төсөөлчихгүй юм байна. Эрх чөлөөний эрх мэдэл зурдын эвэрхийлээд нэмэргүй тэмц эвлэлтэн нэгдээ зогсогц амлаг хэрэггүй огцоо огцоо
Утаагаар хагцал татвар дарамтурцэл авлиг албан тушаал ажилгүй дэлхийд улдаан пурал урах сахар буцагс туштай байдуудас амаргүй бол шалтар биш ажлахи бол тэмц Aktar Aktaban Aktar Aktar Andaki gol Aktar Aktar Aktaban Aktar Aktar Утаагаар хагцвал татвар дарамтурцэл авлиг албан тушаал ажилгүй дэлхийд улдаан пурал урах сахар буцагс туштай байдуудас амаргүй бол шалтар биш ажлахи бол тэмц Andaki gol Aktar Aktar Aktaban Aktar Aktar Амаргүй Дах бах цохонгор цогцол зоригтойгоор Утаа хөшиглэж би бүгдүүд үшэн дахатгаатай байна Өгдөл сэргэт амьсгалуудаа Хосон минлийг хөдөлгөн хүлээн Дэлхийн ногдод зэтгэсэн амарлаа Гэртээ өрцөн хүмэн өнөөдөр амтуу Сэтгэлдээ би залбирч үнсэд гарсан мó Ихтэй юу жөөчлөхгүй замууд хөлцөн мэд Тахны чимээл үлдэн бүхэл давтамж мэд Амаргүй таховцаа Дах Зовлон бар зоригтойгоор Зориг Хитэр чонсон өрөөдөл бас дуусан Ирээдүйн бүрхэг зам нь хаацсан Миний найзууд харин зүрдэхийг хүссэн Засгийн газар огцорч агсаахыг өнгөрсөн Засгийн газар асуухыг орон ингэж ирсэн өрөөдөл дундад ийм үйл ажиллагаа зохион байгуулж байна. Дахны хатаа нэцлэлцэл зогсоох Амаргүй таа